За өнгөрсөн жил Монгол улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсны 100 жилийн ой тохиосон. Тэгээ Монгол улсын хувьд одоо дэлхийн олон оронтой иргэний нисхийн байгууллагаас ихэд нислэг үйлддэг, дэлхийн том хотуудтай нислэг үйлддэг ийм бас үүх түүхийг танаа хамт олон ч гэсэндээ бас одоо бичлэлцэн. Би нэг хэд хэдэн асуултыг асуух гэсэн. За нэгдүгээрт агаарын нислэгийн хөдөлгөөний удирдлагыг хэн хариуцах вэ? Энэ хуулийн дагуу нэг л тодорхойгүй харагдаад байна. Одоогоор бол нислэгийн хөдөлгөөний үйлчлэгээний алба иргэний нисхийн ерөнхий газрын харьяа энэ байгууллагаас зохион байгуулдаг. Тэгэхээр үргэлжлүүлээд танах тусдаа юм хөдөлгөөний албатай болно гэсэн үг үү? Эсвэл энэ хөдөлгөөний албанаас үргэлжлүүлэн одоо хийн гэсэн үг үү? За ер нь онцгой байдал, хил хамгаалах гэдэг олон нисгтэй болж байгаа. За Монгол улсын хувьд ч гэсэндээ хэрэгцээ шаардлага, техник тоног төхөөрөмж хэрэгцээ шаардлага бол их байгаа. Нислэгийн хөдөлгөөний үйлчлэгээний албыг техник тоног төхөөрөмж сайжруулах дээр олон улсын жишгт нэмэгдүүлэх дээр та бүхэн хамтарч ажилтгүү, дэмжлэг үзүүлдэггүй. За дээрэс нь дайчилгааны тухай хуулийн 12-оор нисэх онгоцыг өмчийн хэлбэр үл харгалзан бас дайчлага бас байгаа бах. Ийм тохиолдолд бас одоо энэ хуулийн зарим зохицуултууд орж явах уу? Ийм тохиолдолд бас яах ёстой вэ гэдэг. Одоо ягаад бол хувийн хвшилч гэсэндээ хувь хүн ч гэсэн одоо компаниуд ч гэсэндээ маш их онгоцтой болсон. Төрд байхгүй гой нисдэг тэрэгнүүдийг хувийн хвшил тэр тусмаа уулуурхайн компаниуд бол авдаг болсон байна лээ. Тэгэхээр ийм тохиолдолд дайчилгааны хувьд бас яах ёстой вэ гэдэг талаар та бүхэн мэдээлэл өгч эдгээр одоо байгууллагуудтаас хамтран ажилтгүү гэдэг ийм хэдэн асуултыг асуух гэсэн. За ажлын хэсэг. Хэн хариулах вэ? Тэслэгч генерал Ганбайм 4-р микрофон. За болгоомжийн гишүүний асуултанд хариулъя. Агаарын удирдлагын хөдөлгөөний асуудлыг бол бид иргэний нисхийн ерөнхий газартай хамтын ажиллагааны журам бид хамтран ажиллах журам. Тэр журмын хүрээнд одоо энэ удирдлага зохицуултыг хийгээд явж байгаа. За дайчилгааны тухайд бол 50 цагт дайчилгааны тухай хууль заасны дагуу нисэх хэрэгслийг оногдуулан бүртгэсэн байдаг. Зэвсэгчний нэгтгэл ангиудад. Тэгээ үүнийхээ дагуу дайчилгаа зохион байгуулах үед дайчлан татна. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу дайчлан татаад ажиллагаанд ашигласны дараагаар нөхөн олгоор олгох одоо тийм зохицуулттай. Тэгээ журамтай байна. Хариулт дуслаа. За гишүүд асуулт хуулийн асуулт асууж